Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ маш сонирхолтой киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Зам дээр нэг хүүхнийг чирж явж байгаагаар кино маань эхэлдэг. Рокки, Алекс, Моник гурав бол хулгай хийж ерөн амьдралаа зогоодог, амьдралаа авч явдаг гэж хэлэхэд болно. Үнэн сурцтай тохиолдлын салгаад л хэрэгтэй юмсаа авангуудаа гарахтаа тохиолдлыг нь дуургаад явцгаадаг. Эмэгтэй Роккинч түн удахгүй Детройтоос өөр газар руу явах гэж байгаа талаараа хоёр найзтай хэлдэг. Лимнал гэрээ хамгаалтын системийг Алексийн аав ажилуулдаг. Тохиолынх нь систем тавьсан айлуудынх нь нөөц түлхүүр нь аавд нь байдаг болохоор манай хүн нөгөө түлхүүрүүдээс нь аваад л айлуудыг нь байхгүй хооронд хоёр найзтайгаа нийлээд гэрээс нь хулгай хийдэг гэсэн үг ерөнхийдөө бол. Айлаас нөгөө үнтэй авсан цаг маг гээл 9 шидийн юмнууд байгаа да. Тэр бүгдийгээ энэ залууд өгөөд энэ залуу нь чааш борлуулад мөн өөрөө хувь авдаг. Манай гурав дараагийнхаа хулгай хийх байшингаа судалж байгаа нь энэ. Алексийн аавынх нь хамгаалтын дохиог гэртээ суйрлуулсан. Эзэн нь гэвэл тэтгэвртэй гарсан армийн хөгшөөр ганцаараа байдаг. Ямар ч гэр бүл байхгүй. Уул нь ганц охинтой байсан ч ганц охины хүн дайраад тэр дайрсан хүн нь нэг баян элен охин байж таарад нүхэн төлбөрт нь энэ аав нь $300,000 авсан байдаг. Хэрвээ энэ гурав энэ их мөнгийг авч чадвал ер нь гуруулаа амьдралаа өөрчлөх боломжтой. Цаашдаа ч хулгай хийгээд байх шаардлагагүй болно л гэсэн үг. Алекс харин ганцаараа амьдардаг хөшийн эрийг дээрэмтгэс татгалзаад нөгөө хоёртой хийж чадахгүй гэж хэлээ гараа явдаг. Гэртээ очсон байхад нь Рокигоос энэ ажлыг хамт хий мөн дүүгээ эндээс авч явмаар байна. Өөрийнх нь төлөө ч гэсэн энэ ажлыг хийжүүл би агч ийм ажил хийхгүй дүүтэйгээ сайхан амьдрах болно гэсэн мессеж ирдэг. Алекс интернетээс хөгшин эрийн талаар судлахад Персийн булангийн дайны Ахмад дайчин 6 удаагийн нүхэн төлбөр авч байсан гэхээр манай эдийн хулгайлах гад байгаа $300,000-оос ч их мөнгөтэй байх боломжтой. Рок гэж бол архинд дондцсон архичин хүүхэн байдаг. Хулгай хийж олсон мөнгөөрөө манай хүн ээж болон ээжийнхаа найз залуу дүүгээд 3 хүнийг тижээдэг. Утсанд нь Алексаас хамтдаа хий гэсэн мессеж ирээд Рокич дүүгээ энэ газраас дагуулад өөр тийшээ явах болно гэд амлалт өгдөг. Энэ гурван маань хулгайгаа хийхийн өмнө байшингийн тэр аваар очоод өдрөн жоохон судалгаа хийдэг. Рокки ерөн багасаа л хүндхэн хэцүүхэн амьдралыг туулж ирсэн. Аав нь бага байхад нь ээжийг нь хайж яваад ээж нь ч явсныхан дараа архинд ороод архинасаа гарч чадаагүй. Тэгээ Роккиг л юм болгонд буруутгаад аав чинь хайж явсан бүгд чиний буруу гэж зэмлдэг талаараа Алекс хэлдэг. Алекс бол ер нь бол Роккид маш сайн сэтгэлтэй гэсэн үг. Тэгээд Алексийг хамт өөрсдөдөө явах уу гэж асуудаг ч Алекс аав нь энд байгаа болохоор хамт явж чадахгүй талаараа хэлдэг. Энэ үед Моник найз нь гадуур жоохон ажиглалт хийж агаад машиндаа орж ир суудаг. Ойр хавийнх нь бүх байшин хүнгүү мөн эднэрийн хулгай их гэж байгаа байшингийнх нь эзэн ерөөсөө гэрээсээ гаралгүй 5 онсон. Тийм болохоор манай хэд гэртээ байхад нь хулгайгаа хийхээр болдог. Манай гуравч хулгай их талаараа ярилцаа сууж исэн чинь гинт цаанаас нь цонхон дээр нь нэг нохоо ирдэг. Тэр нохоо нь бол одоо хулгай их гэж байгаа байшингийнх нь эзний нохоо. Цаанаас нөгөө эзэн нохоогоо дуудсан чинь хөгшин ир хараагүй байж байдаг. Манай гуравч хараагүй болохоор хулгай ихэд их л хялбар юм шиг бодогддог. Орой бол шөнийн 2 цаг болохож Алекс, Рокки, Моник 3 ирээд нохоог нь эхэлж унтуулаад дотгош орох гэсэн боловч нөгөө Алексийн аавынх нь хамгаалтын компанид энэ хөгшөөр нь нөөц түлхүүрөө өгөөгүй болохоор тэр гурав хаалгаар орж чадахгүй гэсэн үг. Өөр дотгош орох арга зам хайсаар байгаад нэг жижиг цонхоолоод тэр цонхоор Рокки дотгош орсноор хамгаалтынхын дохиог унтрааж Алекс Моник хоёрыг дотгош оруулж бүгд л гутлаа тайлаад мөнгийг хайж эхэлдэг. Хаасайгүй мөнгийг хайсан ч тэд олдоггүй. Моникч нэг өрөөлөө яваад орсон чинь охиныхоо багын дүрс хүчлэгийг тоглуулсан өөрөө цаанаа унтаж байдаг. Манай хүнч нөгөө өөрийнхөө бэлдэж ирсэн нойрсуулагчтай хийгээ өрөөнд нь тавиад өрөөнөөс нь гарч ирдэг. Моникч өрөөнөөс гарч ирээд одоо тэр нам унтна гэдэл манай гурав чи энэ тэрнгээр баахан юм хайж байгаад гаднаасаа бүр маш сайн чоожлсон нэг хаалгыг олцдог. Тэр хаалгыг нээгч оролцсон боловч түгжээг нь юусоо нээж чаддгүй. Моник авчирсан буугаа гаргаж ирээд түгжээг нь буудаад тайлцдаг. Алекс үүнийг хараад буу авч явах нь хитрхи аюултай. Тэгээ Моникийг буу авч явж байгааг юусоо мдээгүй байсан юм бэлээ. Тэгээд $10,000-оос дээш доллар хулгайлах юм бол хулгайн гэмт хэрэг тооцогддог. Алекс энэ ажиллагаанаас гарлаа. Тэгээ Роккиг явъя гэдэг ч түүнд мөнгө хэрэгтэй болохоор Рокки тэндээ Моникийн хамт үлддэг.
Үлдсэн хоёр маань хаалгаа нэгээл яг дотгош орох гэж байсан чинь цаанаас нөгөө өвгөн гараад ирдэг. Өвгөн гэрт нь ямартай ч хүмүүс байгаа талаар мэдсэн болохоор юу хүмүүс яах гэж байгаа талаар нь асуусан чинь Моникч бууга урдаас нь чиглүүлснээ битгий хөдөлвөл шууд буудан шүү гээл нэг хий буудаад тэгсэн нөгөө өвгөн чинь урдаас нь уучлаарай гэж ойртож очингуудаа Моникийг бүр ядах юмгүй хэд цохоод буугийн нүрээ авчдаг. Моникоос өвгөн та нар хэдүүлээ яваа гэж асуусан чинь Моник ганцаараа яваа тэгээ өөрийг нь зүгээр явуулчих гэж зөндөө гуйсан боловч өвгөн шууд л Моникийг будчихдаг. Ганцаараа яваа гэдэгт нь итгээд өөрт нь тэгээ дараа нь төвөг удаж магадгүй гэж бодсон юм уу яасан ямар тааж Моникийг буудаад алчдаг. Алекс яг явах гэж байхад нь буун дуу гарснаар манай хүн буцаад байшинд орж ирдэг. Өвгөн ч хаалга орж ирсэн цонхыг гээд бүгднийг мэдээд чоожлохын чоожлоо цонхыг наанаас нь банз тавиад хатчдаг. Алекс Рокигоос мессеж ирэхэд Моникийг буудчихсан өөрт нь туслаарай яагаад байна мөн хувцсны шүүгээд байгаа талаараа хэлдэг. Рокич хувцсны шүүгэн дотор нуугдаа сууж исэн чинь цаанаас өвгөн ирээд ЦП онгоолгоод мөнгөө шалгахт нь кодыг нь хараад авчлгүй л яах вэ? Өвгнийг явсны дараа Алекс Роки дээр ирээд гял цагдаа дуудаад эндээс явахыг хэлдэгч Роки нөгөө ЦП-ийнх нь кодыг харсан болохоор ЦП-ийнх нь кодыг хийгээд дотор нь байсан бүх мөнгийг авсан чинь тэдний бодсноос ч их мөнгө бараг $100 байдаг. Манай хоёр ч мөнгөө аваад яг гарахгаа явж исэн чинь урдаас нөгөө өвгөн ирээд манай хоёр ч байсан байрандаа нам зогсно. Өвгөн сохор болохоор манай хоёрыг ч юу гэж л харах вэ? Монкийн цогцыг чааш чирээд явж байхад нь Алекс шалан дээр гიშгснээр нөгөө шалан дуурснаар өвгөн ч яг нөгөө Алексийн зүг рүү чиглүүлээд буудах гэж байхад нь азар Монкийн утас дуурал тэрлөөнд буудаад тэр үед нь Алекс Роки хоёр гарах гарцгүй бүгд таагдсан болохоор доош зойроор нь дамжиж гарахаар зойрлуунд буудаг. Монкийн цогцыг нэг өрөөнд оруулж тавьчаад үүднийхээ тэр хаваар өнгөрөхдөө өвөрмөц үнэр үнэрсэн юм уу яасан. Тэр хаваарх гутлуудыг шалгаж байгаад өөр нэг эмэгтэй хүн мөн гертэнд байгааг мэдчихдэг. Мэдсэн даруйдаал нөгөө хувцсны шүүгөөндөөс нь СП онгоолгоод мөнгөө үзэхэд мөнгө нь байхгүй өвгөнч бүр галзууртын байгаа үсттэй. Роки Алекс хоёр ч нөгөө зойронд нь орж ирээд гадагшаагаар хаалга энтер хайгаад явж байсан чинь цаана нэг хүүхэн гинжлүүлсэн байдаг. Манай хоёр ч айгаад л нөгөө хүүхэн чинь манай хоёроос тусламж гуйдаг. Нөгөө хүүхэн ч гараа хөдлөхөд нөгөө уяагаар нь дамжаад өвгөнд шууд мэдэгдчихдэг юм байлээ. За энэ юу хүүхэн бэ гэвэл Сэнди Робертс гэдэг хүн. Тэгээ нэлээд баян айлын ганц охин мөн өвгний ганц охиныг машинаараа дайраад алцсан. Шүүх хурал эднэр нь болсон ч ямар ч гин буруугүй гэж тогтоогдоод ялч оноогоогүй юм бэлээ. Тэгээд түүнийг өвгөн авчраад энд хорьцсон. Рокиш нөгөө сонингийн нийтлэлийг хараад ямар тааж алуурч эмхтэй юм бэ гэдгийг ойлгодог. Тэгээд чамайг ямар ч хэрэг хийсэн байсан би чамд туслах болно гэд манай хоёр нөгөө эмхтэйг чинь суллах гэсэн боловч ард нь түүгчсэн. Нөгөө эмэгтэй цаана байсан Сепиг зааж өгөөд Алекс очоод онгойлох гэсэн боловч кодтай. Роки нөгөө дээр онгойлгосон Сепний кодыг хийсэн чинь нөгөө Сеп нь онгойж таарад дотор нь байсан түлхүүрийг аваад нөгөө эмэгтэйг чинь суллаад манай хоёр ч хоёр талаас нь өргөөд нөгөө зойрны хаалганы зүг очдог. Алекс нөгөө зойрны хаалганы дотор талын төгжээг тайлаад хаалгын дээш онгойлгосон чинь хаалган дээр нь өвгөн ирсэн байдаг. Өвгөн ч шууд нөгөө хэдийн зүглөө дараалаад хид буутахад Роки Алекс хоёрч буун сумнаас ямартаач зүгтэж чадсан байдаг. Харин нөгөө барьцаанд байсан эмэгтэй буудуулаад нас барчдаг. Өвгөн ч дээрээс бууж ирснээ нөгөө барьцааных нь эмэгтэй өгснийг мэдээд гинтл тэврээд л үрмэн гээл уйлаад байдаг. Дараа нь ямартаач энэ үрмэн гээд уйлаад байсны учир нь тайлагдах байх. Өвгөнч нөгөө дээшээ гарах зойрны хаалгыг түгжээд бүх гэрлээ унтраачдаг. Өвгөнд илүү давуу тал үүсчиж байгаа. Роки Алекс хоёр ч харанхууд явж байгаа бие биенээсээ салаад явцдаг. Роки ч юу ч харагдахгүй энэ тентгийг тэмцэж явж байгаад золтоол өвгнийг бариад авчдгүй. Яг тэр үед нь цаанаас Алекс Роки гэж дуудснаар Алексийн зүг өвгөн очоод Алексийг бариад авдаг. Алексийг яг буудах гэсэн боловч бууных нь сум дууссан. Тэгээ Алексийн хоолойг боогоод яг үхэхийн наан Алекс хоош түлхэж нэг юм амьд гарч чаддаг. Роки Алекс хоёр бие биенээ олоод л яг шатны дээр байх онгорхоо хаалгаар гарч ирэхэд нойрны юм өгсөн нөгөө нохоо найл эдийн сэрцэн манай хоёрыг чинь яг тосоо зогсож байдаг. Манай хоёр хэрвээ хурдан хөдөлвөл нохоон шууд дайрах болохоор Роки хаалганы түлхүүрийг авч маш аяархан хаалган дээр очиод онгойлох гэж байхад нь нөгөө нохоон гинт дайраад манай хоёр ч юун гарах мантай шууд л зугтаад нэг өрөөнд орчдөг.
Тэр өрөөнөөс гарах гэсэн боловч ямар ч гарах боломж байхгүй. Өвгөн зойрноос гарч ирээд бууныхаа сумнуудыг хийгээд Рокки Алекс хоёрын байгаа өрөөл рүү ирдэг. Алекс Роккигоос нөгөө хамгаалтын системийн удирдлагыг аваад дохиог нь ажилуулж чадвал цагдаа нар ирээд бид нар аврагдах боломжтой гэж хэлдэг. Рокки өөрсд нь маш том хэрэг унж магадгүй мөн цагдаа нар мөнгийг нь мэдвэл аваад өөртөө ямар ч мөнгөгүй хоцрох болохоор энэ аргыг нь зөвшөөрдгөө. Энэ үед өвгөн хаалганы гадна ирсэн хаалгыг онгойлгох гэж оролдоод ямар ч гарах гарцгүй болохоор Рокки агааржуулалтын хоолоогоор явж гаднаас ч өвгөн хаалгыг түлхэхэд нохоо нь орж ирээд дайрахт нь Алекс гинт хоошоо ухарснаар цонхоор шууд доош шилэн дээр унаад ухаан алдчихдаг. Өвгөн ч Алексийг доош унсан болохоор Алексийг хайж явж байхад Алекс яг дээр нь ухаан алдсан мөн шилэн баг багаар цуураад л байдаг. Рокки ч агааржуулалтыг хоолоод байхад нь нөгөө өвгний нохоо араас нь орж ирээд Роккиг лүү яг дайрж байхад нь Рокки маш хүчтэй доошоогоо унцдаг. Өөр ямар ч арга байхгүй юм чинь Алекс ч ухаан ороод маш болгоомжтой хөдлөөд дээш харсан чинь өвгөн яг дээрээс нь шууд буудснаар шилэн хагараад Алекс доошоо унцдаг. Өвгний сонсгол энтер бол зүгээр л амар. Алекс ч нөгөө удирдлага бариад дохиолыг ажилуулах гэж явж исэн чинь өвгөнтөө таарад нөгөө өвгөн ч урдаас нь буудаад нэг өрөөнд орж ирээл нэг алх аваад өвгнийг орж ирэхийг хүлээдэг. Энэ үед ч өвгөн орж ирээд л яг гарлуун цогч таарсан чинь өвгөн урдаас нь тариад ёстой л жинхэнэ армийн хүн гэсэн шиг Алексийг зүгээр л байхгүй болгож өгнө. Алекст байсан нөгөө дохиоллынх нь удирдлагыг аваад цаанаасаа нэг том багч ихгүй нэг том юм аваад шууд зоочдөг. Энэ үед доош унсан Рокки ухаан орж гадагш гарах нөгөө агааржуулалтын хаалганы тагийг онгойлгохоо дүшгэлж байсан чинь энэ чимээг нь нөгөө өвгөн сонсчлгүй л яах вэ? Шууд л ирээд л гараа оруулаад Роккиг доош татаад буулгаж ирээд л зодоод тэгснээ хоолойг нь боогоод ухаан алдуулчихдаг. Рокки ч нүдэ нэгээс ирсэн чинь нөгөө өгсөн эмэгтэй оронд өөрөө гинжлүүлсэн. Айгаад байна зүгээр намайг явуулчих. Энэ бүгдийг нь ерөөсөө хүнд хэлэхгүй гэж зөндөө амлдагч өвгөн юу гэж Роккид итгээд зүгээр явуулчих. Алуулсан эмэгтэй охиныг нь алчаад ямар ч ял шийтгэл аваагүй байсан болохоор хулгайлж авчраад жирэмсэн болгоцсон. Тэгэд л хүүхдийг нь тээж байсан юм бэлээ. Өвгөн ч Роккиг байшинд орж ирснээр өөрийнх нь бүх зүйлийг сүрүүлсэн, хүүхдийг нь ч мөн алсан. Тийм болохоор одоо нөгөө Роккиг энэ бүхний хариуцлагыг хүлээх ёстой. Мөн хүүхдийг нь төрүүлж өг. Хэрвээ чи хүүхдийг минь төрүүлээд өгчвөл 9 сарын дараа чамааг суллах болно гэж хэлдэг. Барьцаанд байсан хүүхэн энэ өвгний хүүхдийг тээж байсан болохоор л үрмэн гээд уйлаад байсан ийм учиртай байж л дээ. Алекс ухаан ороос ирсэн чинь нөгөө өгсөн Моник найз дээр нь төмөр зоогоод амьд гарсан байдаг. Өвгөн уул нь Алекс дээр л зоож ин гэж ботсон байх. Босоод нохоог нь өөр өрөөлөө оруулж түүгжээд хаалганд зоолттой байсан нөгөө түлхүүрийг аваад зойрны зүг Рокки руу явдаг. Өвгөн ч Роккид хэрвээ тэр миний хүүхдийг төрүүлээд өгсөн байсан бол би түүнийг сулна гэж амласан байсан гэд нөгөө жирэмсэн эмэгтэй цогцсыг чинь хайрцагт хийж байгаад дээрээс нь цэм цудгаа шаланд ороо болчдөг. Чааш очоод нэг мини өргөгчнөөс хадгалсан үрийн шингэнээ гаргаж ирээд соруулаад яг нөгөө Роккид хийх гэж байсан чинь Алекс азар амжиж орж ирж таарад өвгнийг хид хідэн удаа алхаар цохиж унгаагаад гарыг нь гаван зүгээд уур нь хүрсэн Рокки ч хэд сайн өшөглөөд авдаг өвгнийг. Рокки Алекс хоёр цагдаа дуудан дуудахгүй гэж ярилцаж байсан чинь цаанаас нөгөө өвгөн чинь та нар хүссэн юм аа үсттэй одоохон миний байшингаас яв гэдэг. Ер нь бол цагдаа дуудахгүй байх нь өвгөнд ч ашигтай, манай хоёр ч ашигтай. Яагаад гэвэл өвгний хүн алсанд баригдахгүй, манай хоёрын хулгай хийсэнд баригдахгүй болохоор манай хоёр ч цагдаа дуудахааргүй болоод дээш гардаг. Үүдэнд ирээд л нөгөө хаалганы түгжээнд түлхүүрүүдээ нэг нэгээр нь тааруулж агаад нэг юм гарах гэж байсан чинь өвгөн цаанаас нь гарч ирээд Алексийн яг чэйжэнд буудснаар Алекс газар дээрээ хүчдэг. Аль түрүүн л нөгөө хаалганы түлхүүрийг авахтаа онгоолгоод орхисон байсан бол амд гарах ч байсан билүү хэм мэдлээ те. Рокки ч маш хурднараа гараад гүйж явж байгаад одоо л зүгтэж чадлаа гэж бодсон юм уу яасан эргэж харснаа чи одоо энд яаж чадахгүй гэж хэлсэн чинь өвгөн араас нь нохоогоо тавьчихдаг. Нохоонч маш хурдан хөөгөөд Рокки ч маш хурдан гүйсээр байгаад гүйсний эцэст нэг машин дээрээ ирээд дотгош ороод л нөгөө цонх монх бүх хаалга малгай түгжээд л хаадаг. Явах гэсэн чинь машины дэлгүүр байхгүй. Хоёрт нөгөө хулгайлсан мөнгө нь машиных нь гадна байгаа болохоор заавал мөнгөө авч ээж л явах санаа байгаа штэ Роккид.
Арынхаа тээшийг онгойлгоод нохоог орж ирэхэд нь уяагаар татаж тээшнийхээ хаалгыг хаагаад суудлаа хойш нь болгодогч нөгөө нохоо чинь завсраар нь гарч ирээд манай хүний чинь золтоол идчихдгүү. Муугүй бас манай хүнийг цохоод авч байгаамаа. Хүзүүчинд нь нөгөө тээшнээс татсан уяагааг хийж хаалгаа онгойлгоод л гараад босоод л нөгөө цөмхөө аваад л чааш явах гэж байсан чинь өвгөн аль хэдийн хүрээд ирсэн. Рокийг нэг сайн цохоод ухаан алдуулж аваад гэрлүүгээ чирсээр агаад гэртээ аваад ирдэг. Ухаан ороход нь ахаад л нөгөө гэрт нь ирсэн. Үхсэн хэвтэж байгаа нөгөө Алексийн гарт байсан тохиолын системийн удирдлагыг авч тохиоллыг нь дуургаснаас болж өвгөнч хаанч юу ч болоод байгааг мэдэхгүй баахан ин тентгүү буудаж байгаад Рокич нөгөө боломжийг ашиглаад өвгнийг хид хідэн удаа цохоод авдаг. Тохиолол унтарч өвгөн яг Рокет лөө буудах гэж байхад нь өөдөөс нь цогсоор байгаад өвгөн доос зойрлуугаа унахдаа нөгөө буун цэнэглэгдсэн байж таарад өөрийг нь будчихдаг. Рокиш нөгөө цүнхтэй мөнгөө аваад гарахад тохиол нь дуурсан болохоор цаанаас цагдаа нар ирж байдаг. Дүүтэйгээ хамт өөр тийшээ явах гээд онгоцны буудал дээр сууж байхад нь мэдээгээр Иракт алба хааж явахдаа гранатын дэлбэрэлтэнд өөртөөж хараагүй болсон Ахмад дайшны гэрт дээрэм хийх гэж дайрахад хоёр залууг алж өөрийнхөө амийг хамгаалж чадсан хэд хэдэн бэртэл авсан ч хүнд биш биеийнх нь байдал тоогдууртай удахгүй эмнэлгээс гарна мөн хулгайлагдсан эд зүйл байхгүй гэсэн мэдээг сонсоод Рокич цааш дүүдэрээ очоод дүүгээ хөтлөөд цааш явснаар энэхүү кино маань төгсдөг. Энэ кино маань анх 2016 онд нээлттэй хийж байсан юм байлээ. Тэгээд 2021 онд 2 нь гарсан. Тийм болохоор та бүхэндээ хоёрыг бас удахгүй ярьж өгөх болохоор намайг дэмжиж лайк болон subscribe дарахаа мартаоцай.